За орой минь дөө. За орой минь дээ. За сонин сайхан юу вэ? Өө 50 сайхан байна уу? За хотод хэр идэж чинь та? Хотод хэр идэж чинь? Оо яг хотод ч одоо тэгээд байс сураагүй нөгөө дасаагүй юм чинь тэгээд дасаагүй л мөддөө дасахгүй янз юм байна. Төгжрээнд орж ийнө та? Оо орж байна. Автобусын сууглаар төгжрээ, машин сууглаар төгжрээ, ерөөсө төгжрээнээс их юм байхгүй юм байна. Унтсаар явт нэг газар очиж байх юм байна. Танай охиных чи байранд идэв үстэй. Байранд тэгээ байхаар хэр вэ? Байранд одоо би байх чадахгүй юм байна уу? Иймэрхүү нөгөө гэртээ дасцсан ботлоо тэгдэм ерөөсө байранд байж сураагүй болоод тэгдэм үү эсвэл ямар нэгэн өөр байд юм уу ерөөсө тэг тэр байранд өдрөөсө идээшин таснаж байхгүй юм байна үднүүд. Усна ханнаасаа гараад сайхан биш ээ нөө. За өнөөдөр танаас нэг сонирхолтой төгс сонсомоор санагдаад. Дулам удган Навтар Зайран хоёрын тухай ярьж өгөөч та надаа. За тийм хоёр Удган Зайран хоёр манай нутагт байсан юм аа. Байсан нэгэн дэхэн 1900 оны бас л ихэнх хагас суутал амьдарч байсан хүмүүс л дээ чинь хүмүүс юм л дагасаад тэр 90-ийн төрийн бүйтэн энэс бүр амьдарч байсан бүнүүд бол бүр өөр гайс төсөн энэ хүмүүс багтаар 1900 онд багтаад амьдарч ад төрж байсан хүмүүс байдیں۔ За энэ Дулам удган болохоор бас их одоо тохион ээж гэдэг тийм нэртэй нэрээр явагдаж байдаг юм явж ирсэн тийм онгод байгаа юм. Тэгээ энэ хүн болохоор нэг онцгой аюултай ид шид байхгүй ч юм уу тэрийг нь тухайн үед бас тэр мэрийг гаргаж хүн амт мэдэхгүй байсан юм ямар ч байсан шаазгаа болоод айдын гадуур явцдаг шар шуу болоод айдын гадуур явцдаг тэгээд за шар шуу шаазгаа хоёрод гэрээ гадуур танаа гадуур оцсон байвал яг тэдний үед тэд хоногийн доторч байд юм уу тэд хоногийн үед байд юм уу тэгэх юм бол ерөөсө хэнэвэ гэлтгөө намаг л гэдэг гараа гэдэг ингээд хэлдэг байсан хүн байгаа. Тэгээд энэ хүн мөс болохоор энэ Навтар Зайран гэдэг хүн Дулам удган гэдэг хоёр хүн яагаад тэгээд холбогдоод иргэдэд байна гэхдээ хоёр өөр нутагт хоёр өөр голд амьдардаг. Тийм хоёр Удган Зайран хоёр байсан байгаа. Тэгээд нэг удаа тэр айлын айргны найран дээр Дулам удган тэр Зайран удган хоёр таарчулд айлын айргны найранд очиж таарад тэн дээр нэг хоёлоо бас айрг мэргууж архитаар сууд сөмөн түш тэгээд жаахан согтон гурчлдоо тэгээд тэр хоёр хүнд бол нэг шидэрхэлцэх тийм шалтгаан бол байгаагүй яг тухайн тэр найранд нэг жаахан согтоорхоо тийм архины найрны юунаас болоод үг зөрөөд маргалдсан байгаа юм л да хоёлоо маргалдсан ч юм уу ер нь тэр битүүхэндээ тэгж бас хоорондоо тийм бие биерүүгээ нэг жаахан муухай хайрцаа гаргасан юм. Тэгээ маргалдаад ингээд Дулам удган жаахан дургуун хөрсөн ч юм уу явхаар болж л да гараад мордоод харихаар болцсон байгаа юм оройж болцсон юм уу тэгэнгүүт айргийн одоо хайганд дүүрэн айрг хийгээд явхаар болтоо заамаах юм би тантай маргалдах гэж ирээгүй юм тэгж бодоагүй юм. Би одоо явлаа энэ гээд айрг хоёр гардаж айрг аваач гэсэн. Нөгөө Навтар Зайран чинь нөгөө айрг яах бодсон сонсон байхгүй согтооч хүн чинь хадмуух хүн чинь хадамцсан суугаа хүн чинь ууцсан л байгаа юм. Тэгээд дууга тэр бол Дулам удган ч яг морд бол мордтой давхад хайрсан юм байгаа. Харжилдаа гэртээ хараад тэгээд байж үтэл архан дээр нь орой тэгээ нөгөө Навтар Зайран чинь гэвгэнт
ариг уугаад зүгээр сууж байсан хүн гинт мордоод гарангуйгаа жоохон ухаан самуураад гівгэн тухайн самуураад тэгээд одоо ятаас морд очоод нэг тийм намгтай тийм нуур цөөрөн байсан юм. Тэр л ууч мартагаараа тэгээд нөгөө зарим чин тэр оройгоо ингээ өөхөцсөн байгаа юм. Саяга үед боджаа. Тэрээс хойш нэгэн хэдэн жил хугацаа болсны дараа 2-3 жилийн дараа гэдэг одоо гэр мах чанаад тэр дулан утган төхөө мах чанаа тэгээд гаргаад огтлоод гал хөстөө нөгөө онгод бурхантай өргөөд айлаас ирсэн тийм малын махыг тэгээ огтлоод нэг жижиг нэг жоохон махыг зогтлж аваад яасан байгаа юм. Амруугаа хийгээд жажлаад идэж залгих давуулах гэхлээр огол болохоо байдсан байгаа юм. Огол болол нэг юм санан тусцсан байгаа юм л да. Тэр хүн хооронд нөгөө хүмүүст байсан нэг юм санан тусаад би одоо юугаа ингэж мартчихсан ийм муухай хариуцлагагүй юм хийчихлээ. Наад мах чинь шүүрхөө байсан байж та гэж нөгөө чанж гаргасан хүүхэд нь байсан мөн нөгөө хүмүүст. Яахлаараа шүүрхөө мах гэдчихлээ. Би намайг шүүрхөө махаар ингээд нөгөө навтар зарим авчихлаа. Одоо би болохгүй болчихлоо яриасаа. Ингээ огоо болж. Тэгэл шарын шүүрхөө махаар авчихлаа. Энэ махыг гүйцэд болгочихгүй гэсэн. Ингээ тэгсэн нөгөө хүмүүс нэг алсан нөгөө мах чинь яг бүрэн болоогүй шүүрхөө. Жоохон шүүрхөдөө шүүдэг гарцсан байсан байна. Тэгээд ийм юм явдлаасаа болоод тэр удган зарим хоёр. Тэгэл тэр дулам удган ерөөсөө тэр шөнөө би энэ муудал ерөөсөө удаагүй байгаа юм да баргад. Тэр бөө хүмүүс нь хоорондоо явал ирнэ. Удвал 7 хоногийн дотор тэр авах гэсэн хүчтэй тэр нөлөөж өгөөд онгод өш хонцонгооч авд юм уу. Тийм уддаггүй ерөөсөө тэгээд нэг гэвгэнт муудаг ямар ч юм дом юмдэг байгаад нэмэр байхгүй. Тэрийг өөртөө ч мэддэг ерөөсөө тэгээд онгод тэр далзан хүчтэй юм да ингээ хорлогдсон мэддэг тэгээд тэрийг нөгөө хэдэн жилийн турш түүхэн махаар авах боломж олдож өгөхгүй байгаад байсан. Тэр бас нэг муу сонсон ч юм уу жоохон ам зөрлөсөн тийм хүмүүстэйгээ хүмүүсээ хорлдог ганц бас нэг онцгойрох арга нь тийм шүүрхүү мах идэхэд л анаад байж байдаг байсан хүн байгаа юм дотор навтар зарим болдог. Бусад талдаа байхгүй. Тийм онцгойрох чадвар байхгүй. Тэр түүхэн мах идэхийг нь амж байгаад яг тэр үед тэр долмуудхан түүхэн мах ганц огтон мах авч амдаа тэгэл түүнээсээ болж автал тэрийгэ гинс сан тусаал мартцсан л явж байсан байгаа юм. Мартсан ч юм уу санаачгүй юм уу тэр махыг болсон гэсэн бодлоос л болчихгүй. Өөрөө бол мэдж байсан байлгүй тэгээд шүүрхий мах огтлцлаа гэдгээ мэдлгүй аваад харлах идсэн тэр гүйц сайн болоог болж амж байгаа хэрэг нөгөө зузаан махтай махыг гаргасан байсан тийм. Тийм онцгой чадварууд тэр бөөнд байсан гэдэг нь тэр тус байсан юм. Тэгэхээр долом удган болтоо аягатай хайргаар амийн аваа явцсан байгаа юм тэр маргалтаад тэгтэн зөрүүлээд хэдэн нэгэн хугацааны дараа одоо нөгөө шүүрхий мах мартаад хизээ идэх нь гэдэг одоо тэр навтар зарингийн онгод нь байдаг юу юм байдаг тэр амин нутны тэр нь гээд яасан байгаа юм. Долом удганыг бол төвхөө ээж гэж юм тийм ээ. Навтар зарин одоо онгод болсон одоо тэр хотны онгод гэж байдаг тийм манууд тэр ишээгээ зүүн тишээгээ байдаг дархтаа хотын зүүн тал руу. Төвхөө ээж отоод нааш баруун тал руу. За одоо үүнтэй төстэй бас нэг түүх танаар яриулмаар байна. Цагаан зарин сахалт амбаа хоёрын тухай. За тийм ээ цагаан зарин болоход яа харахгүй одоо тэр харман гол хөгийн гол
улаан уул эренчлэн цагаан нуур сум мэн яг дондоор нь ингээд нутгалаад амьдэрч нас аварцгийн зайрын хүн байсан байгаа юм. Тэгээд цагаан зайран гэж яагаад ингэж нутгийн ард түмэн цагаан зайран гэд нэрлсэн байг ийм нэрээр нэршүүлээд явцсан байдгийг одоо нөгөө хүүхэнтэй чинь хараад очоод байх чинь сонсоод байхад ерөөсөө нөгөө нэг эд шидний хотод эд шидтэй маш ус нэгэн чадварлаг тийм зайран хүн байсан юм. Тэгээд энэ хүн бохтор нөгөө эд шидтэй бас энэ яриан дундаас харж бат буруу ашиглаад байсан юм шиг байна. Дандаа сайн сайхан юмд ашиглахгүй хүний нөгөө хүний нийгэмд хүний төдөө хүний сайн сайхны төдөө ашиглахгүй дандаа буруу төвшин мушгин тэгж өөртөө ирдэгч байсан юм уу эсвэл тэр хүний өөрийнх нь зан харагдах тийм ч хүн байсан юм уу дандаа буруу зүйл хийчихэд цагаан юм хийх ёстой юм дандаа нөгөөдх нь хар өвлөө дандаа өөрийгөө татаад тэр ичдээ яваад энэс нь болоод нутгийн ард түмэн одоо тэр амар хар өвд хийгээд байдаг болохоор тэрийг нь бас цагааруул цайрууд нэрийг эсрэгээр нь болгож цагаан зайран гэдэг нэр өгсөн тэр нэрээрээ яваад байдаг хүн байсан байгаа юм. Тэгээд энэ хүн бодлоо одоо айдас игээд очоод одоо зориуд байсан байгаа юм л зүгт чинь. Одоо хүнээс ямар нэгэн шалтгаан гаргах гэхлээр очоод айлаас магшил одоо хэрэгтэй юм өөрт нь хэрэгтэй юу вэ гойдог байсан байгаа юм асуудаг албаар тий албаар ч юм уу аль тийм байвал надад өгөөч гэх нөгөө айлд байж байдаг байхгүй тэр юм байж байгааг нь мэддэг нөгөө айл чинь өөх дургуйч байсан юм өөртөө хэрэглэгч байсан юм уу өгөхгүй шалтгаантай зарим нь яг өгөөд явуулдаг байсан байна л да. Зарим нэг нь өгөхгүй л тийм амжихгүй зүтгэхгүй яхаа биднүүд одоо бас тэрийг тийм хэрэглэх гэж байгаа ч гэдэм юм мах сүүж гэдэг юм одоо байхгүй ч гэдэм юм амжихгүй бүтэхгүй байх гэсэн хариуд өгдөг. Өгөнгүүт тэр шөнө нөгөө нэг одоо айлаас нэг мах асуулаа гэх чинь тэр махыг өгөөг л бол гадаа байгаа нөгөө амбар дотор байгаа мах идэж хоол та тэр амбар дотор чинь дээрээс хамаг нөгөө юмыг нааш цааш нь мэрэгдээд яс масыг нь ямар нэгэн амьтан тэгж яс мастай мах хэдий чинь бутар хазж идэж байгаа чимээ гараад тэгж хондог байсан байгаа. Өөр идэл мэдл ингээд асуухт нь хэлээгүй бол зөвшөөрөөгүй тэр айлын гэр дотор байгаа нөгөө цагаан зайрангуй асуусан нөгөө өдөр нь нөгөө айлаас асуусан чимээ өгчих боломж байна уу гэсэн тэр юм зүйлээр ирээд ерөөсө шөнө нөгөө айлыг ч унтуулахгүй тэргээр нь юм ноцолдог ингээд хондог байсан байгаа юм байхгүй юу. Тэгээ бас их муу үйл ер нь тийм нэг одоо өгөөр бол жатга тал дээр тэр одоо хүний ямар учир нь байсан тэр төрөлхийн тийм зан чанартай түн байсан юм шиг байна. Тэгээд энэ муу үйл хийдэг ч байсан юм уу. Түүнээс нь болоод одоо тэр юуны эвдэн багш гэж тийм лам хүн байсан манай нүд. Эвдээ хүрээ гэж байгаа, зөөлөнгөө хүрээ гэж байгаа тэр ус дүүгээ болсноос хойш бас тэр 37 оны хэдмөдөлт өртлөгөөр ганцаараа үлдсэн тийм хүн байсан байгаа лам хүн эрдэнэтэй номтой. Тэгээд тэр хүн тэгж байсан байгаа. Нас болохдоо тэр хүмүүстэй загсан байгаа. За намайг өгтлээр юу яана шүү. Газар дээр тавьж оршуулж болохгүй шүү. Ямар ч үс нэг дөрвөн хөлтэй юм одоо сөр хэлбэртэй юм газраас дээр тийм газар дээр барьж байгаад тэрэн дээр одоо ширээ хэлбэрийн юм тавьж байгаа тэрэн дээр тавиараа намайг тэгж оршуулаад. Тэхгүй юм болвол чинь намайг доор тавих юм бол чинь одоо нөгөө цагаан зайрын одоо ирмэний цогцсноор ноцолж одоо намайг өгсөн хаа нөгөө онгод юм ирнэ. Тийм учраас цагаан зайрыг би хүн амьтанд муу юм хийгээд дандаа хар бараа юм хийгээд яваад байгаа болохоор би номын хүчээр ингээд газраас дээшээ явж чадхааргүй тийм туулаанаас доор
тийм ийм газраар л явдаг. Дээшээ гарах боломжгүй. Одоо ширээ байдаг, ширээн дээр гарах чадваргүй тийм болгоцсон байгаа юм яриасаа. Цагаан заринг дарсан хүн юм биш үү тий? Өөр одоо босоо тэгж явах боломжгүй тийм одоо төрх байдал руу би өөрийг нь шидэг. Дараад ном хүчээр дараад тэгээд доош нь тэгж болгож тавьсан. Тэгэхгүй бол ерөөсөө одоо игээд онгод болсон хойно нас болсон хойно онгод болоод явах юм бол ард түмэнд маш их халтай. Ард түмэн утгын зон одонд бол ер нь буугч өтгөр хэлдгээр ер нь сайн санах юм байхгүй. Ерөөсөө өгсөн онгод болсон хойно бол бүр хэцүүднэ. Тийм учраас би ийм газраасаа хөндийг чадхааргүй болгосон юм ерөөсөө. Онгод болохооргүй болгосон юм байгаа юм. Тийм учраас одоо намайг өхийг хүзээж өгөөд надад ирнэ. Тийм учраас миний цогцолд хөтгөхөргүй тийм дөрвөн хөлтөө ширээн шиг засаад намайг оршуулаарай. Тэгсэн одоо тэр багш ламбааг тэр номтой хүнийг чинь ах дүү нөр хүүхдүүд нь өөд болоход нь тийм ширээ засж байгаад дөрвөн хөлтөө юм дээр нутгалуулсан байдгийг юм. За. Ийм л учиртай бас өн зарим удахгүй байсан юм да манай нутаг байсан юм. Тэр их мундаг номтой лам байна тий? Мундаг номтой лам. Тэгээд нэг буруу хар бороо хийж байсан болохоор тэр номын хөгжмөн очиж байсан юм байгаа юм. За энэ хоёрын тухайд юм байжээ. За танаас бас яг хоо энэ Дамжин заринг бол одоо монголчууд ер нь ихэнх нь их олон түүхийн сонсч мэддэг. Тийм түгээмэл мэддэг зарим бөөгийн нэг л дээ. Одоо танаа дарахтын бөө штэ тийм ээ. Тэгээ Дамжин зарин. Тийм Дамжин зарингийн одоо шараа орноор их явсныг хүмүүс ер нь их мэднэ. Одоо шараа орноос их оргожээ. Шидийн хүчээр их гарч игээл. Одоо тэрийг бол би танаас асуухыг хүсэхгүй байна. Ганц асуухыг хүсэж байгаа юм. Анх яагаад шоронд орсон бэ гэдгийг л та ярьж өгч тэр хэсгийг. За энэ Дамжин хөөрхийн манай нутгийн ер нь ёстой шидтэй нэгэн толгой зайрангуудын нэг л дээ. Тэгтээ яг 1900 онд амьдарч байсан тийм хүн байгаа юм. Тэрийг одоо мэдэхгүй хүн бараг Монголд энэ бөөгийнхөө уг сурвалжийг сонирхдаг хүмүүс бүгд сонссон байт юм байна те. Тэгтээ энд бол бас буруутай зөрүүтэй хүний амтсан яриануд байдгүй. Тэр нь хамаагүй зүгээр анх болохдоор энэ Дамжин зарим болохдоор энэ ганц үеийн хүн ингээд ардаа бод санах юмгүй тэнд явдаг байсан. Хаанаас аймгаас аймаг дамжаад тэгээд явдаг байсан. Зарим нь одоо том албан тушаалтай хүмүүс цагтаагийн газрын дарга марга одоо нэгэн тухайн үед ирэх бүхий тийм хүмүүс бас Дамжин зарим нууцаар авч очиж урьдчилж өөрт нь нууцраа хэд бас гэр орондоо байж хойдоо бас арга засал нэг шүттэй гэдгийг мэдээд ингээ хийлгдэг байсан байгаа юм да. Яриагаар бол энэ хүмүүс тийм тэр нь ч өмнө байгаа юм. Тэгээ нэг аймгийн төв дээр Дамжин зарин ирсэн сууж байсан байгаа юм. Хүмүүсийн дэргэд тэгээ наралдаг сандалтай гудам сууж байсан. Дэрэгдүүр нэг тийм залуухан эмэгтэй өмнөр нэг өнгөрсөн байгаа. Гэрэл готмаар явсан хүн тийм танихгүй хүн. Тийм тэгсэн сууж юм. Дэрэгд нэг хүмүүс сууж байсан. Хөрхийн сайхан амтэн. Ямар богино настай байна. Ийм сайхан цэцэг сэврүүш амтэн. Энэ охин энэ амтэн зайд эрдэл 3 хоногийн настай байна. Ингээд хэлсэн байгаа юм та. Тэгсэн нөгөө хүмүүс сонссон таньдаг барьдаг чинь хүн ам цөөн байх чинь бие таньдгүй яг бараг нэг годом модон айлууд байсан юм байгаа. Тэгэл байж өтлөө нөгөө Дамжин зарим үтэн хаана тэр 3 хоногийн дотор хаана явж байсан. Та эрдэнэ дархан хаана явж байсан тэгж явдаг байсан. Нэг явж чинь Дамжин зарим гэрийн сууж цагтаа ирээд баривтлаад авцсан байгаа.
За. Тэгсэн одоо яасан гэсэн. За. Та 3 хоногийн өмнө энэ хүн 3 хоногийн хоноод бараг өөх байна. 3 хоногийн нас үлдчихсэн байна энэ сайхан хүн амтнд гээд та тэр тэгж ярьж байсан тэр хүн чинь яг өгчлээ. Яаж мэдсэн юм? Энэ хүний амнасаа 3 хоног дотор амиа алдах гэж байгаа юм. Бас болох гэж байгаа. Яаж мэдсэн? Тэр нь аваарт орсон байсан байгаа юм. Тэр өнгөрдөг хүн эмэгтэй. Тэгээд шоронгийн асуудал ингээд хөндөгдөж ихсэн хүн байхгүй. Угандаа бол. Тэгээд яах вэ? Тэгээд шоронд орохоос ер нь айдаг юм байхгүй. Тэрийг тоодохчгүй тийм л хүн байсан байна. Дөөрөө нэг шүттэй учраас тэгээ аймгийн одоо мөрдөн даваач цаажилчдаг байсан. Тэр цаажилчод үүдэн дээр нь одоо цагтаа одоо буута харуулъя гэд мөн цаажтай тэр төгчсөн байгаа машин савчин. Тэгээ үүдэн дээр мөн нэг харуулъя хүн гараас зогсцсон байж байдаг. Тэгэл одоо энэ дотор байж байгаад энэ гэж бодоод байж хаагуур тэр хаагуур гарсан байдаг байсан. Хоосон байр манад байж байдаг. Дамжин зарим тэнд одоо би засаад ирдэг байсан гэж байна шүү дээ. Гэвгэн урдаас нь хүн хүрээд ирэхдээ дамжин зарим байдаг. Иргэн тусаад цоож мож руугаа харахтаа нөгөө байрны цоожтой байж байдаг. Тэгэнгүүт нь төлхүүрээр нөгөө цоожийн хон голгоод ингээд харахтаа хэзээгүүрээ яагаж гараад явсан байсан. Тийм одоо өөрөө гаднаас орж ирдэг байсан. Оруулаад цоожлж байсан. Гаднаас хэзээ гарцсан гэж. Ингээд болохгүй байна гэсэн мэдээллийг нөгөө нэг цаг дагийнхаа газар байгууллагын богод дээд дарга маргалууга хэлээд наад нөхч ингээд гарчаад байна энэ байрнаас. Ярээсээ яаж гарсан вэ гэдэггүй гарчаад тэгсэн мөртлөө оргод зогцсон байхгүй. Буцаж ирээд орчод байна гэдэг гаднаас ирээд. Орчод байна. Гараад би засчаад байх юм. Хин ч мэддэггүй гэд. Тэгээд тэр дамжин зарим багтаар би ямар тохиолдолд бол юуны одоо тэвний сөвөгчтэй тэвэн зүүний сөвөгч байхгүй юм. Одоо бүдүүхэн утас нэг эвлүүлж байж л гаргахаас би тэвний сөвөгчний чинээ нөхөр бол гарна орж гарах чадна байгаа гэж. Тэгээд яг хөө тэнд хорёол байцаахтаа байцаагээд сүлд нь над дамжин нөгөө дээрээс нөгөө бөөн хуультай тэнд нэг хүний амнаас авлагуулсан тэрийг мэдсэн байдаг. Ийм юм тохиолдлосоо болоод тэгээ хоригдоод яваад байсан байгаа. Өөрийнхөө шиднээс болвол хүнд муу юм хийсэн бол байхгүй мөртөө. Тэгээд тийм нэг шидтэй бүтэн юмнаас гараад явцдаг цаадтай байдны гараад би засаад ирждэг ийм нэг хүн бас нэг тийм онцгой шидтэй. Тэрээс гадна одоо ингээд дамжин зарим асууж байцаагаа тэнд нэг шоронд хороод байсан байгаа. Тэгэхэд чинь нэг бие нь болохоор одоо шоронд одоо тэр төгжээний цаан төгжээтэй ингээд байж гаргахгүй ингээ хороод манаад байдаг. Нэг ясандаа санаанууд ингээд төгжээд байна гэж бодоод байсан. Тэгэхэд чинь одоо жинхэнэ дамжин зарим ботоод нөө тэр айл дээр тэр одоо улаан уул ирэх чинь тэнгэр нутагт очсон айл хорол тавиа сууж байна гэж байгаа. Тэгээд ингэж өөрийгөө нуудаг тарантай шидтэй өөрийгөө би сүнс би хоёр салгадаг юм шидтэй юм байсан байна. Тэгээ ер нь мэрэг төдөг хийхдээ хүнээс тоо mooны ухаанаар нэг бол маш амтэр гаргууд эзэмшсэн юм байсан. Тэгээ сүүлд нь дахиач бас одоо тэр ямар ч хэрэг төвгүй яасан. Тэгэнгүүт нөгөө чинь одоо Бэсгэд аймгийн алга эрдэнэ сумд өд болсон байдیں۔ Дамжин зарингийн хүүхэд гэж байхгүй нэг охинтой тэр нь бас яг тэгээд толгой холбоод амьдэрчаагүй үед мэд чинь бас нөгөө явуулын явж байх үедээ нэг хоёр хэртэй хүүхэдтэй байсан. Нэг нь одоо инх тэргээд тийм хүн байсан. Манай нутагт төрсөн хүн байсан. Зураг мурганы зүйлээс ягаан дуурн тийм хүн байсан. Тийм нэг хүүтэй одоо бутч хөөхөд. Тэр охин бас даалга эрдэнэ сүйд амьдарч байсан алга эрдэнэ сан. Тэгээд тэгсэн мөртлөө тэр
өөрийнх нь төрсэн тийм хүүхдүүд байсан үстэй. Тийм аавынхын үйд шид тийм бөөгийн талын ямар ч холбогдол байхгүй. Ерөөсөө зүгээр ингийн тийм жирийн хүмүүс л байгаад байна. Тэр хүн болоход өнгөрөөд дуудаж байна. Дандан зарим ч надад яаж нас орсон хүн байдаг. Яаж нас орсон хүн байдаг. Тэрийн та сайн мэдв үү? Юу гэн? Нас орсныг нь. Дандан зарим болохоор ер нь одоо аймгийн тэр асал ял хуулийн талын тийм юм байж игээд ингээ өөд болцсон байгаа. Тэгэнгүүт нь одоо бас нууц хэдвэрээ таньдаг байдгүйсэн цаг цагийн дарга марга тэд үеийн хүмүүс чинь ингээ цогцсыг нь яваар цаг тамагтайгаар мануулсан байгаа юм л да. Тэр мануулахт нь тэр нөгөө манд байсан хүмүүстээ их айдаг байсан юм шиг байна л да. Ингэж цогцсноос нь ингэж цэнхэрдүүлгээ шүүн. Тасралтгүй цэнхэрдүүл гарч байна гэсэн мэдээ өгч байсан байдیں۔ Энэ удаа зайрынгийн цогтнол дөл гараад шатаад байгаа юм яагаад байгаа юм бэ? Тэгэхэд одоо тэр ховирж байсан ч Дандан зайринг яг янз янзаар таамаглаж ярьдсан байгаа юм. Цогцсон шууд алга тэгдээд хөгцөнхөрдөлий гэж манарж гарч бай. Цогцсныг өдөр алга болсон. Хаалтч мэддэггүй гэсэн. Учир бүтүүлэг юм яриануд байдیں۔ Зарим нь бодлоо Дандан зарим бол ерөөсөө оршуулгадаагүй цогцолгоос алга болсон. Уус ширгээд ингээд агаарт ингээд алга болсон утаа нь бэрэл болж байгаа алга болсон. Яг тэнд одоо Дандан зарим оршуулсан байсан тийм юм бол мэдээ бол байхгүй байдал дээрээс. Тийм сони ид шиттэй тэгээ тийм учиртай юм байгаа юм. Дандан заримгүй ид шит тэргөөний юу. За их сонирхолтой түүхүүд ярьж гисэн үг ахтай маш их баярлалаа. Дараагийн сонирхолтой түүхүүдээр дахиад олцъя. За тэгээд дараа өшөө сонирхолтой үг түүхээсээ сүүлийн үеийн бөөнөр зарим утга цул юу вэ тэрээс орон нутагтай байж байсан амьдарч байсан бөөнөрхөө бас онцгой шинж чанаруудаас би дахиад дараад нь ярьж өгнө. За бодож байна.